За эрүүл мэндийн яамнаас өнөөдөр эрүүл мэндийн яамны ажилтан бүрт захиргааны ерөнхий хууль болон зөрчлийн тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчөөрөнгөөр бараа ажлын үсгээ худалдаа авах тухай хуулийн цогц мэдлэгийг олох сургалт зохион байгууллаа. Ер нь цаашдаа хуулийн хэлцээс эрүүл мэндийн яамны нийт ажилтан болон харьяа байгууллагууд орон нутгийн салбар байгууллагуудын хуульчид надад сард тогтмол хуулиудаар мэдлэг өгөх сургалтуудыг зохион байгуулж ажиллана. За 2018 оны 6 дугаар сард эрүүл мэндийн яамны хуулийн хэлцээс бүх орон нутагт ажилладаг хуулийн хэлтсийн мэргэжнүүдийг цуглуулж хуулийн сургалт зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байна. За өнөөдөр авсан энэ хуулийн чиглэлүүдээр авсан сургалтууд бол бидэнд маш аж аргалтай сургалт боллоо гэж үзэж байгаа. Төрийн албан хаагчид тухайн яамны нийт ажилтнууд аж сонирхлын жишрэлд хэрхэн өртөхгүй байх, авилгад өртөхгүй байх гэх зэргээр тийм мэдээлэл авлаа. Энэ хуулиудын талаар мэдээлэл авснаа. За тухайлбал тэр төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажлын үсгээ худалдан авах тухай хуулинд бидний мэдэхгүй байсан нэлээд олон тийм зүйлүүдийг бид сургалтад заасан багшаас асууж тодруулж мэдээлэл авлаа. Мөн шинээр батлагдсан гарсан зөрчлийн тухай хууль байна. Энд бол маш их мэдээллийг авлаа. Шинээр гарсан. За үүнийг дагалдаад гарсан бас зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар мэдээлэл авлаа. Мөн төрийн албан хаагч болон захиргааны албан хаагчийн баримтлах зарчмын талаарх мэдээллийг захиргааны ерөнхий тухай хуулийн тийм танилцуулгыг авснараа бид мэдээлэл авлаа. Тэгэхээр энэ бол биднийг ажлаа тийм доктортой сайн хийхэд чухал нэмэртэй тийм сургалт боллоо гэж үзэж байна. За ингээд захиргааны ерөнхий хуулийн хүрээнд бол ажиллаж байгаа юм байна. Өнөөдөр танай яамнаас хүсэл тавьсны дагуу засгийн бодлогын өөрчлөлт орсон хэмжээнд бас дахиад өөрчлөлт орохоор наваа худалдаа авах гэсэн юм болохоор яригдж байгаа. Байгаа үйл бодит байдлыг бороо үлдсэн юм уу? Бодит байдал нь ямар байсан бэ? За эсвэл үйлчлэлээр энэ хуулийн дагуу худалдаа авах заавал хийх ёстой. Тэгэхээр яамны хуулиар төрийн энэ бүрийн болохоор уусаа сайн байж. Яамны хуулиар 2018 оны төлөвлөгдсөн зөвлөхөөс бусад үйлчлэлийг танаа авч байгаа гэж бодъё. Тэгвэл нэгтэй та юу хийх ёстой вэ? Үнэхээр юу хийх ёстой вэ? Ямар нэгэн байдлаар тендерийн баримтчийг боловсруулах танилт явуулдаг байж байгаа. Адил нөхцөлд өөрөөр хандахгүй хүмүүс их холбосны төлөө тэр хүмүүсийг таам энэ чинь үгүй боллоо гэдэг цахаа өөр болох хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс биш манай хөтөр андгаа огт хийхгүй зөвхөн анхаарал тавиад өнгөрөөгөө явуулчих. Бодит байдал дээр энэ нь ямар эрсдэл үүсгэж байгаа юм бэ гэхээр тэр ахуй шат тэр үе байхгүй асаас зөвлөл гэхдээ болцооны дараа би жишээлбэл төрийн болон анхны нууцын тухай хууль гэхээр 9 сарын 1-ээс өөрчлөгдсөн учраас шинэ хуулийн хуулийн хэмжээний аль аль шийдвэр оруулах зарчмыг энэ хуулиар тодорхойлсон. Магадгүй завшаа дураараа яваад байж болохгүй гэдэг санаа гарч байгаа юм. Ийм завшаа асуудал хинээс үүсдэг вэ гэхээр хариуцлагагүй. Ерөнхийдөө манай нийгэм ийм сэтгэлгээ сууц. Гэхдээ наад чи ингээд бүр энэ хамгийн энгийн жишээ би цагдаагийн сургууль аваа. Энд дээр юу харагдаж байна вэ гэхээр захиргааны ангийн цагдаа. Хэрэг хууль зөрчилдөг хууль зөрчгөөс